Хай. CS-ийн бүх кейсийг зарж үзэж байгаа цуур дижоны 2 дугаар тавтай морил. Бид Counter Strike тоглоомын түүхэнд гарсан бүх кейсийг буюу weapon case-с эхлүүлээд fever case хүртэл нийтдээ 42 төрлийн кейсээс бүгдгээс нь 10-10-ыг зарж үзэх гэж байгаа. Өнөөдрийн дугаараар олонгууд бид gallery case авах гэж байгаа. Gallery case нь олонгууд Counter Strike тоглоомын гарсан сүүлээс 2 дахь кейс тэгээд хэдүүлээ кейсээ задлаа. И drop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас эсвэл зүгээр л уучсан скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За gallery case нь бол 2024 оны 10 сарын 2-нд гарсан юм байна. Тэгээд түрүү жил гарсан кейс байгаа. Сүүлээсээ гарсан 2 дахь кейс. Тэгээд Armory-гаар орж ирснийг та нар бүгд тэрэ мэдж байгаа. Тэгээд энэ кейс нь болонгууд одоогийн байдлаар үнийн хувьд $1 шахуу байгаа хаа. За үнийг харах юм бол $0.58 байгаа юм байна. Үнэн нэлээд унтсан байгаа юм байна. За энэ кейс нь болонгууд дотор нь болонгууд Kukri. Тэгээд хамгийн үнэтэй юм нь миний санаж байгаагаар Kukri дотроо Kukri кейс хаалтнад Blue Gem унах боломжтой. Max юу. Харин дараагийн энгийн финишнүүдээс болонгууд хамгийн үнэтэй нь болонгууд Kukri Fade байгаа юм байна. Тэгээ Fade-ийн үнэ болонгууд ойролцоогоор $460 үнэтэй байгаа юм байна. Тэгээд улаан скинүүд нь гэх юм бол Vaporwave гэх мэт тоглоом дотор ороод харах юм байна. Өнөөдрийн зорилго болох юм бол бид нар Kukri кейс хаалтнад Blue Gem унах зарлахтай. За дотор байгаа скинүүдтэй хэдүүлээ танилцъя. Дотор байгаа скинүүд USPS TIG 27, Desert Eagle, Calligraphy, Statics, Luxstream, Hypnosis, Tango, Trailblazer, Turbine, Hydra Strike, Cyber Oni. Окей, энэ давгаар гэдэг улаан скин байна. Ягаан ч юм уу? Улаан ягаан сайсан дэжлэх юм. P90 Candy Rush, Rapid Transit, The Outsider, Epicenter, Neon Oil, Gold Tooth болон Vaporwave скинүүдтэй юм кейс байна. За энэ кейс бид нар бол 10 задлаа. За хотонуудаас харах юм бол тэгээд манийх нь хүсэж байгаа хотон бол мэдээж кейс артад Blue Gem. За Vanilla, за Scorch центр бол сонирхгүй байна. Ер нь бол Kukri хотгоны ер нь бол зөндөө олон финишүүд байгаа. Тэгээд дажгүй үн төрх нь болонгууд Fade байгаа, Crimson Wave байгаа, Slaughter байгаа. Тэгээд бараг Vanilla юм байна л та. Vanilla нүрт $252 юм уу? Энэ миний авахтай кейс байна. Энэчнээс битгий гол унаасаа хэлээ. Тэгээ одоогийн байдлаар болонгууд бид нар ихний 2 дугаар явж байгаа хэдүүлээ. Тэгээд он цагийн дараалал явж байгаа болохоор одоохондоо бид нар хямдхан кейснүүд явж байгаа. Тэгээд уртсах тусам ер нь бол үнэтэй болно. Хамгийн үнэтэй кейс нь бол мэдээж тэгээд weapon case байгаа. Тэгээд $100. Одоо бараг $100-аас илүү үнэтэй байх. Хамгийн сүүл тархал байна $100 байсан санджээ. Тэгээ энэ контентыг хийхэд бол сурал контент хийх нь одоогийн байдлаар зөвхөн кейсэндээ гэхэд 10 гаруй сая төгрөгөөр үрдсэн байгаа. Тэгээд энэ тоглоомны бүх кейсийг онгодод үрчсээр тэгээд энэ сурал хийх хэлсэн байна. За тэгээ 10-ыг задлж байгаа энэ ч би бол нэг хүмүүсгүй улаан хүсэж гин, ягаан хүсэж гин, голд хүсэж гин. Тэгээд гэхдээ энэчнээс голд биш би арай жоохон үнэтэй кейснээс голд унаах хүсэж гин. За яг хуу тэгээ унвал тэгээд Blue Gem, Kukri Blue Gem улаан скинуудад өнгөрч байна. Окей, Gold Tooth харагдж байгаад бол унаа. Гэхдээ 10-ыг задлахад дээр унах нь үгүй харъя. За gallery case бол өмнө тэгэл зөндөө задлажсэн доо. Энэ case бол мэдэн зад Kukri гарахад бол Armory гараад Armory дотроос бол мэдэн задлсан санагч байна. Ягаа өнгөрч байна. Окей, нэг чирнэж ягаантай. Cyber Oni field test гэнэ. Бараг л minimal word унсан байна. Гэхдээ тэгээд ягаа skip бол яах вэ? Тэгээд ягаа мадаа яах вэ? Vaporwave бол энэ кейс дотор окей. За окей, өмнөх 10 кейсээс хамаагүй дээр байна. Neon Oil унгаач. UMP Neon Oil.
Тэгээ зүүлд нь хэдэн доллар үрээд хэдэн доллар. Оо, дахиад яг унчлаа. Offsider дахиад minimal wear. Окей. Ямар давгүй явуулна. Тэгээ энэ ч тэгээд одоо vapor wave авчид боллоо. Тэгээд gold гэдэг унаасаа. Тэгээ gold унах ёндоогоо арай гоё кейсэн дээр хүрмээр байна. Тэгээ Batch нь бас shadow case авсан. Тэрэн дээр бас тэгээ god гэдэг унаасаа тэгээд ярьсан. Энэ дээр бас cookie авах нэг юм хадгалахаа. Cookie ер нь амар хэмжих юм байна шүү дээ. Окей. Зарим кейснээс тэгээд унсан нь одонгууд хоёр яга болон нэг чирнэл яга за бусд нь олсон хэр юм байна. Тэгээ нийтдээ хэдэн доллар унсан гэдүүдэд харъя. За унсан айтмуудаа бүгдийг селектлээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 айтм нийтдээ 24 доллар унсан байгаа юм байна. За энэ кейсийг задлахад ер нь бол тэгээд 25 доллар хэлбэрээр төлбөр бодлож авсан. Харин кейснийх нь үнэ нь болонгууд 0.58 0.58-ыг үржих нь 10 нэмэх нь 25 доллар. 5 доллар ялдагтай. Окей. Давгүй. Сэмэн мёгийн бичгийг хараад бас те юу унсан байна. Тэгтээ монжоо гэдээ харж ийлаа. Тэгээ мёд энэ ч бол 2 доллар унаасан байна. Окей. Тэгээ ер нь энэ санааг ойлгох угаасан байна. Мен мёгийн бичгээс харсан. Тэгээд мё буккээс онголоо үзсэн байх. Мё буккээс онголоо үзсэн байх. Тэгээд одоо Манчестер онголоо үзчихсэн санаатай ер нь энэ зурлыг эхлүүлсэн байгаа. Тэгээ мёч намаа ер нь шортоод ирсэн. Тэгээ ямар ч зэнүүд даавал бид мёгоос дээр юм унаас шүү. За тэгээд дараагийн бичлэгийг болсноо түр баяртай. Тэгээ бичлэн дээр лайк дараарай. Тэгээ манай энэ чиг хийх дээр сэрвэж аш. За бай.